За тэгэхээр энэ илрүүлсэн хавдар эмчлэх тал дээр эмнэлгийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх тал дээр бас үндсэн 3 чиглэлийн бодлого явж байгаа гэж та бүхэн ойлгож болно. Нэгдүгээрт бид нар хавдрын тусламж үйлчилгээг хэрхэн яаж ард иргэд маань амьдарж байгаа бүс нутаг аймаг дүүрэгтээ авах вэ? Хоёрдугаарт бид нар өнөөдөр тусламж үйлчилгээ үзүүлж байгаа хавдрынхаа тусламж үйлчилгээг хэрхэн яаж өргөдөх гэж олон улсын төвшөнд хүрсэн шинжлэх ухаан нотлохоо зөвөрлсөн тусламж үйлчилгээг үзүүлдэг хавдар судлалын үндэсний төв хоёрыг барьж байгуулах ажил юм байгаа. Ингэснээрээ бид нар одоо ард иргэдээ ямар нэгэн гадны судалгаа шинжилгээнд тулгуурласан биш, өөрсдийн судалгаа шинжилгээ нотлохоор тулгуурласан шинжлэх ухаанч тусламж үйлчилгээг хүргэхэд хамгийн гол энэ хавдар судлалын үндэсний төвийн хоёрын зорилго оршиж байгаа. Энэ хавдар судлалын үндэсний төв хоёрыг зайлшгүй барьж байгуулах шаардлагатай. За үүнд бол одоо 4-5 жилийн хугацаа шаардах болов уу гэж харж байгаа. Энэ хугацаанд бид нар өнөөдөр тусламж үйлчилгээ үзүүлж байгаа хавдар судлалын үндэсний төвөө бид нар өшөө өргөтгөж тусламж үйлчилгээгээ сайжруулах зайлшгүй шаардлагатай. Тийм учраас эх оны төсөвт өнөөдрийн хавдар судлалын үндэсний төвийг өргөтгөх, шинээр зохион байгуулахад шаардлагатай төсөв мөнгийг бас тусгасан байгаа. Ингэснээр бид нар хавдрын тусламж үйлчилгээг өргөтгөх, сайжруулах 3 төвчний үндсэн бодлого явж байгаа гэж хэлж ойлгож болно.